Түгжрлээс зайлсхийх хамгийн зөв арга бөгөөд аюул багтаагаас гадна ачаа карго гээд өөр нэгэн хүнийг ч гэсэн мөн аваад явах боломжтой юм. Бага оврын ачааг 90 тэжээмэл амтны хоол хүнс аваад явчих боломжтой. Энэхүү скутерийг зохион бүтээсэн байна. Өмнөд Америкт маш өргөн хэрэглэж байгаа бөгөөд зарим нь бүр машинаас хурдан зорьсон газараа хүрдэг юм. Азийн олон хотуудад ч маш өргөнөөр хэрэглэх болсон байна. Үний хувьд ч гэсэн боломжийн бөгөөд байгальд машинаас хэд дахин хор багтаагаас гадна байнгын засварч шаардлагагүй юм. Харин зарим шүүмжлэгчид скутерийг 2 хүн зориулагдсан 5 духгүй аюултаагаас гадна хүнд зүйл атсан тохиолдолд эргэлт гүйцэтгэхэд маш хэцүү болдог гэжээ. Харин Lead Motors хэмээх Калифорни мужийн Сан Франциско хотын нэгэн бяцхан компани ачаа аачих боломжтой мөн цахилгаан хөтөлбөртэй скутерийг бүтээсэн байна. Аюулгүй, байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй. Ачаа аачих боломжтойгоос гадна үний хувьд ч гэсэн маш боломжийн гин. Энэхүү скутерийг анх харамгц орон зайг нь олж харах болно. Яг дундаа 50-ыг харьцан 50 см-ийн хоосон орон зайтаагаас гадна хүнд ачаа аачихаас гадна өөр нэгэн зорчигчийг тээвэрлэх боломжтой юм. Жолоодлогын дор хөдөлгүүр нь байдаг бөгөөд 90 кг-ийн хүнд ачааг асуудалгүй ачиж чадах юм. Хамгийн том зорилго бол цахилгаанаар ажилтдаг болох байсан юм. Дахин цэнэглэж болох батарей нь скутерийн их биеийг дагаж байрлсан бөгөөд тэнцвэр олоход нь тус болдог байна. Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 80 км явахаас гадна цагт 80 км хурдч чаддаг байна. Мөн жолоодлого нь яг л танкных шиг юм. Огцон мэргэх шаардлагатай үед жолоодлогоо маш бага хөдөлгөхөд таны хүссэн зүг рүү чиглэх юм. Тун удалгүй бидний гар дээр $5,000 үнээр бордогдох юм байна.